тэмрийн багш буюу энэ дасгалжуулагчаар олон улсад 39 жил ажилласан юм хүн байгаа. Тэгээд тэтгэвртээ сууснаас хойш өөрийнхөө сонирхдаг байсан спортынхаа төрөл болсон тэшүүрийн спортоор хичээлсээр одоо өдөө хүртэл одоо ч гэсэн хичээлээд явж байгаа. (2015) оноос эхлээд бол нэлээд эрчимтэйгээр Ахмадын мастеруудын Ахмад мастеруудын дэлхийн аваргын спортууд өөрийнхөө төрөл болсон тэшүүрийн спортоор уралдаж амжилт үзүүлээд ирлээ. За одоо 15 онд бол анх удаага Канадын Кубек хотод болсон 2 дахь удаагийн Ахмад мастеруудын олимпиад оролцож тэндээс бол 3 хүрэл медаль буюу хошоо хүрэл медаль авч орж ирсэн. За тэрнээс хойш бол эрчим бэлтгэл сургалтаа тогтмол хийж дараагийн олимп болсон 20 онд Австри Инсбургт болсон олимпиад очиж бас мөн 5000 метрийн зайд эмэгтэйчүүд уралддаг байсан зайд уралдаж хүрэл медаль авч ингэж орж ирсэн. 2 олимпиад орсон. За 2016 онд болохоор би Америкт болсон, Чикагод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 зайд уралдаж 3 зайдаа 3 алтан медаль авч орж ирсэн. За тэгээд жил болгоо 17 онд болохоор би Нидерландд болсон холын зайн уралдаанаас бас алтан цомын авч орж ирлээ. За мөн 18 онд болохоор Япон улсад болсон олон улсын тэмцээнд бас амжилттай оролцож тэргүүн байр аваад ирсэн. За мөн 19 онд бол Герман, Италид болсон тэмцээнүүдэд амжилттай дэлхийн аваргуудад дандаа ойрын зайд спринтер буюу ойрын зайд төрлүүдэд уралдаж орж амжилттай оролцоод иржээс. Манай гэр бүл бол ер нь өвлийн спортыг голж хичээлж явдаг. За миний хувьд бол бас мөн дандаа өглөө болгон гүйж явж байдаг. Тэгээд манай хүүхдүүд маань өвлийн гэхээр чинь биднээс гүйлтийн тэшүүр, шорт трек, дээрээс нь бол уулын цаана, сноубордын төрөл гэсэн төрлүүдээр бол бид манай хүүхдүүд их хичээлж явдаг. За эднүстэй гадуураагаад би бас уулын цаанаарч бас өөрийнхөө боломжоор гулгад үүссэн сайхан спортууд байдаг. Ер нь аль ч спортоор манай хүүхдүүд бол жигд явахыг хүүхдүүдэд хичээлүүлж явдаг. За би болохоор өөрөө хөнгөн цацгийн багш дасгалжуулагч мэргэжтэй. Багасаа 7 настайгаас хойш тэшүүрийн спортоор хичээсэн. Өвлийн спортоор ер нь бол аль ч төрлөөр нь бол хичээж үзсэн. Одоогоор яг дагнж барьсан спорт нь болохоор шинээр хөгжиж байгаа. Сноубордын дор одоо Монгол улсын үндэсний хичээл багийн тасалжуулагчаар ажиллаж байгаа. Сүүлийн хэмжээнд тэр нь гаргасан амжилт гэх юм бол бүх арт түмний спартакиадаас мөнгөн медаль авсан. Оюутны баг тамирчдыг авч Америк руу FISU-гийн олон улсын оюутны их наадамд тамирчдаа авч явсан. Баг тамирчдаа авч явсан. Тэрнээс сноубордын төрлөөр анх удаага явсан. Энэ болохоор Монгол улсын хамгийн анхны олон улсын рекорд болж бичигдэж байгаа. Намайг Шимтэрийн Мөхтөр гэдэг. Би 5 дахь сургуулийн 7 байнга сурдаг. Ер нь бол би тэшүүрээр гулгах их дуртай. Ер нь бол гулгаад 5 жил болж байгаа. Өстөд анх бэлтгэлд явж эхэлсэн. Би хамгийн сүүл тэмцээнд оролдоод хотын аваргад 500 м-ээс энэ алтыг 1000 м-ээс энэ алтыг авсан шатраг гэдэг. Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс би 3 мөнгөн медалийг авсан. Оросоос олимпиад оролцож аварга улсаа 17 тамирчин Монголд ирээд Степарина гэдэг газар сургууль заагаад тэгээд нөгөө тэр сургуультанд нь оролцоод энэ бам руу шиг авсан. Залуу гэр бүлүүдэд хандаж хэлэхэд спортоор хичээлэхдээ гэр бүлээрээ хичээлж байгаараа өөр хүүхдүүдтэйгээ давхар хичээлэхэд илүү их цагийг гэр бүлтэйгээ хамт өнгөрөөн, эрүүл мэндэд анхаарна, чөлөө цагаач зөв боловсон өнгөрөөж өөр хүүхдүүдтэй өсөрдөг болсон шүү. Та бүхнээ спорт амжилт хүсье.